Бараа бараандан энэгшиж зүүдэн цаанаа үлсэн. Нүдэндээ дулаацж уулан цаанаа ижилдсэн. Саржилисаа сайхан явна гэдэг. Өдгөрийн төгсөл шиг амьдрал үнэнхүү хайрын тойс бичиг адил. Ирэх хааны суудлыг дасаж одоо огтно гэдэг шиг цаг хугацаа сайхан байдаг юм. Тэгээд 40 жил манаас та хоёрт бол сайхан болов уу? Ямар газруудаар тоглоод уран бүтээл бас жил амжилттай сайхан л байсан байх та бодоход тийм. Тийм сайхан байлаа. Тэгээд бас энд нэвтрүүлгийг үзэн суугаа бүх үзэгчтэй гүрэх та сайхан бас оны өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Тэгээд бит хоёрын хувьд 2016 он маань үнэхээр сайхан жил байж бас өндөрлж байна. Тэгээд 2016 онд өөрсдийнхөө бие даасан 2-3 бүтээлийнхаа тоглолтыг бас Монгол бүхий өргөнөө хийсэн. Хосороо нэртэй уран бүтээлийнхаа тоглолтыг хийсэн. Тэгээд Монгол эх орноо 21 аймгаа бас яг нар зөв сайхан тойрлоо. Тойрч тоглолтоо хийлээ. За тэгээд Хосороо дуу маань 2016 оны бас тэргүүн дуу болсон. За тэгсэн. Тэр бас уран бүтээл бол нэлээд ариун их сайхан жил гарлаа гэж бодож байна. Хосороо дууны чи хөгжмийг хийсэн би. Хосороо дууны маань хөгжмийг урлагийн авсгалт найданж байх маань хийсэн. Тэгээ яруу найрагч нь манай Төвөн сайхан нутгийн бас яруу найрагч ах Батсуур ах маань зохиосон. Бадралмаш айл нутгийн би юм. За тав хүндээ сар шины минь өргөн дэвшүүлье. Тэгээд зон олон тав хүн маань сар шиндээ сайхан шинж байна уу? За би Говьалтай аймгийн Бэгэр сумд төрж өссөн. Бэгэр сумдаа 6 дугаар анги хүртлээр сураад тэгээд Эрдэнэ хотод шийдэж очоод Эрдэнэ хотын 5 дугаар оронжлыг 2002 онд төгссөн. Тэгэд Говьалтай Төв аймаг хоёрын улс сууч яхаар хооронд очирчдаг үлээ. Юунээс тоглоо? Бас учир байж дээ. Ирүүл байж дээ тийм ээ. Тийм бит хоёр яг нэг сургуулийн оюутнууд соёл урлагийн сургууль хоёулаа оюутан байсан. Тэгээ бит хоёр бол бие бинийгээ анх харах нь энэ Эрдэнэтэд уралдаанд оролцож байгаад анхаарсан. Тийм тэгээд л энэ ямар чанга дуулдаг юм чанга холоотой хүн бэ гэдэг. Тэгээ манай ээж нөгөө дууч хүн байдаг болохоор ямар адилхан дуулж байна гэж боддог байсан анхандаа. Тэгээд л ер нь бас танилцаал. Тэгээд бит хоёр сүүлдээ уран бүтээл цуг хийгээд өдөө гадаа тоглолтоор явдаг болж байгаа. Тэгээд сүүлдээ гэрүүл болсон да. Гэрүүл яах вэ? Одоо хүүхэд олно. Бит хоёр нэг охинтой. Залуус олон хөлт гаргаа за сайхан байдсан шүү. Ээж гисэн ээж чинь Монгол улсын гавьч чинь цэцгээ тийм ээ. Монголын бас алдартай сайхан дуучин бид нар сайн мэднэ. Багах дээр нь дуучин болоход ээж чинь нөлөөлөө. Ер нь Төв аймгийн театр дээр хүүхд тахтаа өнжидгэлсэн баг таа. Тийм би ер нь бол яг л Төв аймгийн театр дээр үндэсэн. Өөр багаасаа тэгэл би чинь бүр сургуульд орохоос өмнө тэгэл нөгөө дээр үуч нь олон хоног нөө баригад явдаг байсан шүү дээ. 60 хоногийн баригад 90 хоногийн баригад тэгэл би чинь Төв аймгийн театрынхантай яваад өгдөг байсан. Тэгэл одоо ер нь бол тэгэл одоо энэ манай дээд үе маань их жах нар болох Андаах Дулмсүр ихч хоёр маань байдаг. Тийм тэгэл Эрдэнэ чулуун гавьяад Банзар ихч гавьяад тэгэл олон сайхан хүмүүсийн одоо сүүгийн амталж өссөн. Би бол ерөнхийдөө Далантай ихч энтрийн одоо мөөмийн өгчийсэн гэж ярьд юм байлээ тийм. Тэгэл ерөнхийдөө яг л Төв аймгийн театрт л өссөн. Сандуу цамуудын Банзарагч энтргээд маягтай сайхан дуулсан шүү тий. Танай одон дээр дуу шуучрал хэр олон байсан? Ээж аавын талаас ирнэ. За манай ээж аав бол бас нутаг усандаа их сайхан зөв хоолойтой. Аав маань баяур хөгжим сайхан тоглодог. Одоо баг мэржлийн хүнээс тутгааргүй сайхан тоглодог хүн байсан. Тэгээд аавынхаа баяур хөгжимтэй бүр багасаа л дуулж аймаг одоо улсын олон уралдаанд оролцож бас тэргүүн байрууд авч ялаа хүүхдээ тахта. Тэгээд миний ээжийн талдаа Монгол улсын гавьч чинь Ганзар гэдэг мундаг сайхан одоо ган хаалт Ганзар. Одоо манай ган Ганзар байдаг тийм ээ. Битээр бас бүлүүд нөгөө бөөсөн очддаг бүлүүд гээд тий тэгээд Ганзар ах манай тэгээд ээж аав маань улс дээр нуцсандаа сайхан дуулж хордог хүмүүс байна. Бас нэг сайхан удам байх юм байна тийм ээ. Бодоод байхад. Тэгээд ер нь юм бол их сайхан л да ингээд нэг учир гэрүүл байгаад би бол бодож байна л өнөөдөр сар шны өдөр дуучид үлгэгчид маань та хоёрын олон сайхан дуу шинтдэг. Урын сан бол яг нэг их яриад яг гэхдээ бас ярина. Хамгийн гол нь та хоёртай хүмүүст бас танилцсан, татсан, саж амьдралын шийдгийн мөн нэг Монгол айлчлог сайхан хуучилдаг штэ. Тэр талд нь байх нь бол илүү үзэгчдэг сонирн байх болоо гэсэн бодол төрж байна.
Тэгээд бас нэг сайхан юм байна. Би нэг даны хөтлж байхдаа хэлсэн. Энэ ер нь хос сайхан дуугийн хоёр хос нийлээд болохоор энэ нэг хоорондоо хайртай юм шиг дуулдаг. Гэрвлээс биш хүн бодуулахад том хэсэг юм шиг байна гэж усууд нээжсэн. Тэр шиг бас нэг хослоо дуулах, сэтгэл санаа нэг байгаад тэрнийг тайзан дээр илэрхийлэхэд бас их дэмтэй биз. Ялангуяа тийм ээ. Би ванднууд усраа хэрэг бол бас тэр утга учир нь бас их олон жил сайхан дуулж байгаа гэж боддоо шүү. Би тийм ээ тийм байна. Хайрын дуу тэрт бол Тэглгүй яг уу хайрын сэдв бол бас мөнх сэдв гэж би ойлгодог. Тэгээд бид тэр одоо бас амьдраад баггүй хугацааг өнгөрөөсөн байна. 14 жилийн хамтдаа тулсан байна. Тэгээд бид тэрийн хамтын одоо уран бүтээл юун дээр оршин тогтнож байгаа юм бэ гэхээр хайртай хүмүүс одоо хайрын дууг биеийн лүгөө хараад сэтгэлээсээ дуулж байгаа одоо тэр зүйл дээр тогтдгийг болов уу гэж боддог. Тэгээд хайртай хүнийхээ өдөөс хараад хайрын дуу дуулна гэдэг нь хэр сайхан мэдрэмж. Тэгээд ингэж л боддог. та хоёрын хамгийн анхны уран бүтээл юу вэ? Бид хоёрын хамгийн анхны дуусны би ярьсан тий. Хамгийн анхны маань уран бүтээл Хурмын дуу гэдэг. Монгол Улсын соёлын дөрвийн ажилтан Бэлэг Тах юм маань аялах уу? Ямар шүү дээ? Санан хүлээсэн сарын сайн өдрөө өнжин хүлээсэн өдрийн сайн өнөөдрөө гэдэг. Хурмын дуу гэдэг дуу маань бид хоёр хамгийн анхны маань уран бүтээл. Энэ дуугаар эхэлсэн болохоор тэгээ бид хоёрын ерөөхдөө уран бүтээл цаашаага бас юм сайхан ирж хүчтэй, юм сайхан явдсан болов гэж боддог. Тэгээ бид хоёр ерөнхийдөө бас өөрсдийнхөө уран бүтээлийн санд дандаа нэг эерэг өөрсөндөө тийм сайхан бүтэж байгаа хайрын тухай дуунууд ерөөхдөө болчихлоо тийм. Бас сэдв дээрээ тэгэж анхаардаг гэдэг. Юу тага ажил хөдөлмөр янз бүрийн хамтаа сайхан л да. Зүгээр ер нь бас нөхрийгөө жаахан чангалах уу гайгүй юу? Цаглагаад жалддаг л ахал да зүгээр. Нэг хайхтар чангалаад ахын чи юу юм. Тэгэл хоёулаа байнга л хамт байдаг учраас хоёулаа биенийхээ ажлыг ойлгоод л бүх юмдаа л хамтдаа байдаг. Тийм тэгээд нэг хайхтар одоо чангалаа. Өөрөөс нь асуусан дэр юм болоо. Чангалдаг. Хоёулаа зүгээр амьдрал юм яаж мэдэх үү гэж асууж байгаа шүү дэгдэг гээгүй. Заримдаа бас нэг амьдрал чинь түр тар хийдэг шүү дээ тий. Нэг байдаг шүү дээ юу одоо ч юм уу. Тэгж жагаад тэгсэн тэр аясаараа тайзан дээр гарчих тэр тохиолдол байсан уу юм. Байлгүй яг хүний амьдрал босоо сайнтай муутай зүйл зөндөөл байна. Муудалцсан хоёлаа. Муудалцаал тайзан дээр гараад зүгээр инээгээл дуулдаг. Үзэгч түмнээ одоо хүндэтгэх ёстой штэ. Бид өөрийн гэр бүлийн асуудал бол гэр бүлийн асуудал. Тийм учраас муудалцсан ч гэсэн хоёлаа инээгээл дуулдаг. Одоо бол өөрсөндөө тодорхой сайхан зорилгоод бодож байгаа тийм ээ. Тийм ээ. Тийм. Сандууд бодвол би явсан сандаа тэгээ инgi энэ жил одоо дахиад жилд бас ингэдэж гисэн юм байгаа мэдээж л байна тий. Тий олон байгаа. Бид хоёр ерөнхийдөө бас тэгэл уран бүтээлээ хийгээл дараагийнхын уран бүтээлүүдийн санааг бодоод бас уран бүтээлүүдээ ямар улсуудтай бас ажиллах уу гэдэг ерөнхийдөө тийм олон санаагаа дахиад жилдээ бид хоёр бас өөрсдийнхөө 4 төвийн даасан бас цомгийг гаргах тийм төлөвлөгөөтэй байна. Тийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тэгэл одоо бас цомгийн маань дуунууд 30-40% таа бас дуунууд маань бас гарсан байгаа. Тэгэл ажиллаж байна. Сайхан байна. Би зүгээр тэр юуг бас жоохон тогтоож асуух хүлээ. 2016 он бол ер нь та хоёрын хувьд та хоёрын он болохоор сайхан он болчих шүү дээ тий. Одоо манай үндэсний телевизээр бүтлэжээрээс хийдэд шатан тэргүүсээр байгаа л тэгээд бас урамтай байгаа зү тэгэхэд бол. Тий ер нь бол их сайхан байд юм байлаа. Тэгээд үндэсний олон нийтийн телевизийн маань хийдэд 13-7 хоног орж 6 билүү 7 хоног бас дараалан тэргүүлсэн. Тэр амжилт. Тэгээ манай Өлзий телевизийн бас хийд паратаар 2-3 удаа бас дараалан тэргүүлсэн. За өөр бас олон телевизүүдийн чартуудаар бас нэлээд олон тэргүүлсэн. Тэгээд 2016 оны бас шилдэг 5 дуу болгоод тэгээд бас хагас жилийн тэргүүн дуу болсон. Битгаар тэр үеэр нь бас баяртай байсан. Тэгээд сүүлдээ бас яг оны эцэст бүр 2016 оны тэргүүн дуу болсон. Одоо бүр их баяртай байгаа. Тэгээ ерөнхийдөө маш их урам орд юм байлаа. Уран бүтээлч хүмүүс. Тэгээ яг тэгэл өөрснийх нь уран бүтээл энэ бол бит хоёрын гаргасан баг нэг осондоо бит хоёрын өвөр удам ч гэдэг юм уу одоо тэгээ үлдэх бүтээл маань сайхан Монголын ард түмэн сайхан сонсож байгаа. Үнэхээр сайхан байсан. Тэр чиний шүлэг те? Батцуур ах юм шүлэг. Шүлэг. Аян? Найданжив. Манай нутгийн найданжив.
сайхан аялал, сайхан дуу болсон. Би бас нэлээд олон сонссон л доо. Өнөөдөр бол энэ сайхан уулзалтын дундуур та хоёр дуудуулна да батгатай баярын дэванда. Ямар дуудуулж байж байгаа вэ? Бид хоёр бас саяхан гараад байгаа шинэхэн уран бүтээл болсон. Тэр явцсан талдуулаарай. Тэр хамгийн одоо 2016 оны шилдэгэд байгуулсан тэр дуу зүгээр ганцхан бадаг аялалч. Дууштай ярьж байгаад аялал гоё идэв шүү дээ. Тийм ээ. Тэр дуу гэхээсээ л бараг зүгээр юу гэж те. Сүндэжтэй хүний орчлондоо сэтгэлийн сайхан хараа бадраалаа хонгор амраг чамтайгаа хандаад хосон моророо хатруулж явна хазаа дарах хүлэг минь хосоороо ханлан учрах тавлан хосоороо харших дөрөөний уян хосоороо харгүй дүлдэх мөр минь хосоороо яг үнэн зүгээр сайхан байна. Энийг бол та хоёрыг дуулж яах гэсэн хэлийг ярьж ийн гэж ойлгож байна. Бас дууг ингээд зүгээр одоо бидний хэлдгээр унисанч гэж ярьдаг ингэж аялахыг сонирн байдаг. Сайхан дуу. Монгол ард том бол энэ дууг бүтэн жил жамдаа хөлгсөн байх гэж. Хосороо гэснээс хайр сэтгэл амьдрал гэдэг бас сайхан да 10 жил гэдэг чинь сугацаа шүү. Тийм ээ 64-ний 1 гэсэн үг шүү дээ. Бас нэг сайхан хугацаа. Тэгээд бас нэг бараа-барандаа биеиндээ дэмдэмдээ ингээд амьдрал ер нь сайхан байгаа гэж ирнэ. Хайр тийм. Хайрын дээр мэдээ суусан бай таарах тийм. Тийм үнэхээр сайхан тэгэл мэдээж бие биендээ хайртай болоод хоёр хос бит хоёр гэрэлсэн. Хөрмнараа бит хоёр ч бас 2008 онд хийсэн соёлын сургуулийн оюутнууд байхдаа хоорондоо гэр бүл болж тэгээд тэрнээс хойш бас олон сайхан уран бүтээлүүдийг хийсэн. Тийм тэгэл одоо үдий 2014 жил битгаар хамтдаа бас энэ сайхан гэр бүлд тэгэл даач явсан цугтаа тэгэл хамтаараа хосоороо л явж байна да. Тэгвэл яах вэ? Одоо ингээд юу? Та хоёр ингээд хүмүүс ингээд энэ тэнд уулзахад юм уу айлд очиад зүгээр дуулах биш. Ер нь ингээд айлд очиход бол ер нь бас нэг дартай байна гэж ер нь. Хүмүүсүүд одоо бүгд таньдаг болсон байгаа л дээ ер нь үү. Тий, ерөнхийдөө таньдаг мэддэг энэ тэнд явж хахад ч гэсэн бүгдээр хараад нөгөө хосоорогийн хоёр гэж сүүлийн үед бол дандаа ер нь бараг нэр байхгүй болсон. Хосоороо л болсон. Тий, тэгэл сайхан байд юм уу? Энэ тэнд ороод тэгэл хамтдаа бид хоёр явах юм чинь тэгэл гэр бүл сайхан дуулцд орж ирлээ гэж зарим нь баярлаа. Тэгэл зарим нь дэш үс холоо тэгэл ингээл энэ тэнд явахад хөдөө гадаа ялангуяа явахад бол нэлээд сайхан байна. Монголын ард түмэн ерөнхийдөө их дуучиг ард түмэн дуун туртай тийм ээ. Энэ тийм хэсэг нар зүү тойроод тоглож байхад гэж ажиглагдаж байгаа шүү дээ. Ер нь бол манай Монголын ард түмэн бол үнэхээр сайхан ард түмэн гэж боддог. Тэгээ Монгол энэ сайхан нутагт төрсөндөө ч бид хоёр бас азтай юм болов уу гэж би бол хувьдаа боддог. Тэгээ энэ тэнд очиод ингээл ялангуяа ингээл 21 аймагт ойрол ингээд явж хатанд баруун талын аймагуд энэ төр хүлээж авч байгаа тийм очломтгой зан бол үнэхээр сайхан байдаг тийм. Тэгээд ерөнхийдөө манай монголчууд ер нь буруу холоотой хүн гэж байдаг баг. Бүгдээрээ их сайхан зөв холоотой, бүгдээрээ сайхан дуулдаг тийм дууч арт юм. Юу бадралмаа. Юу хүн ч одоо орын сан бол та хоёр одоо мэдээж бараг миний мэдгэр зогооч дуутай болсон байлгүй дээ. Тэр хамгийн дуртай дуулах дуртай дуу гэж яддаг штэ. Би л унших дуртай нэг ганц хоёр шилэгтэй. Учир нэг юм болохоор тэрийг уншдаг юм манай аваад гэдэг байхгүй. Чи одоо өөрөө ч мэддэг юм шиг хүн гайханта. Чи тэрийг уншиж байгаа ч нэг мэдэгт ламанд ороод ирдэг. Тэр шиг бас тийм дуу бол байна шүү дээ. Дотор аль нь үер нь та хоёрын гинтэр зүр дуулаад гэвэл тэр эхлэл ороод ирдэг. Хүмүүс зарим дуулчихтаа ч гэдэг юм уу ихтэл зүгээр. Байлгүй яах вэ? Үнэхээр бас бүхэл уран бүтээлтэй хайртай. Тэр дундаас бас нэг ингээд аманд аялагддаг, дуулах дуртай. Одоо дуулахад ч хоолой өнгө айсанд их тохирсон бас тийм дуу гэж байна. Миний хувьд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан одоо өчнөө олон дууны одоо эзэн Брүсрахын маань аялгау соёлын тэргүүний ажилтан жаргал сайхан ах юм аашуулыг хоёулаа гэж дундаа их хайртай. Яг л битүүрийн амьдралыг л тэр чигт нь хүүрнэцэн. Яг л ингээд дуулахад л битүүрийн амьдрал ингээд нүдний өмнөр одоо үзэгдээд өнгөрдөг. Ийм сайхан дуу. Тэгээ хоёулаа дундаа бас их хайртай, дуулах их дуртай. Соёлын төргийн сургууль хоёулаа танилцаад мэдээж бараа барандаа нүдэндээ уулзаж үүдэн санаа одоо нойрон санаа биений өгүүлнээс өгүүлж байгаа. Тэгээд бас гэр бүл болж таарсан байх л да. Гэр орныхантай яаж дуулах сайн их сайхан хүлээж авсан.
Батарнаа гэрийгд юу гэж хэлсэн гэлээ. Би юу? Тийм би анх нөгөө одоо манай Намсраана руу хос 2 бид 3 нэг анги. Гуруула Төв аймгийн. Гуруула тэгээд нэг жил сургуульд ороод гуруула явж байгаад манай ээжийн нэг тайлан тоглолт болсон. За. Тэгээ ээж Төв аймагт нэг тайлан тоглолт хийгээ. Тэгээ бид 3 орох хэвээр тэнд орох гээд явж байхдаа нэг эмэгтэй дууч авч яваа гэд. Гуруула тийм тэгээ ярилцаад за нөгөө Эрдэнэтэд чанга тоглолтоос охиныг очиоё гэж хосоо байтгаар яриад. Тийм тэгээд Бадралмаатай хамталцаа чи манай ээжийн нэг тайлан тоглолтод оролцоод өгөөч хамтдаа ингэ сайхан дуулаад өгөөч. Тэгээд тэр үед бол Бадралмаа маань бид 3 ч нөгөө нэг цуг явдаг байсан болохоор хосоо Намсраа хоёртой дуэт дуулдаг байсан байхгүй. Зөв. Тэр үе одоо манай дээд үеийнхний доонуудыг ерөөхдөө дуулдаг. Би болохоор ангийнхаа нэг өөр охинтой цуг дуулдаг. Тэгээ би тав очиод тэн дээр бас тоглолтын дээр дуулаад. Тэг хамтаа дуулаад. Тэгээл ерөөхдөө танилцсан. Тэгээ манай их чах нар дараа нь ээжийн тоглолт дууснаас хойш тэгж асуудаг байсан. За тэр нөө Бадралмаа чанга холоотой. Тэрнтэй л чи сууш шүү. Намайг тэгдэг байсан ах тий. Захиалга бараг өгж байгаа юм. Тэгээ би угаасаа битгаар тэр үед нь бараг үерхдэг байсан. Үерхсэн. Тэгээл ерөөхдөө сүүлдээ хоёулаа тэгж би биндээ хайртай болсон. Гэр бүл болж байгаа юм чинь хоёулаа цуг уран бүтээлээ хийгээд битгаар тэр үеэс тэгэл өөрсдийнхөө уран бүтээлийг хийсэн дээ. Тэгж танилцчихсан анх. Жаахан тийм байна. Ерөн зүгээр ингээд асуухад байна шүү дээ. Одоо үерхэж байгаа залгийнхаа ээжийн тоглолтод орж байгаа юм даа гэж бодох. Хатан ээжтэй дуулж өгч юм даа гэсэн бодох. Бас нэг тийм байсан үү тэгээд дотор санаа нь одоо ярихад бол сонир байж магадгүй. Эргээд орсоход их сайхан дурсамжуулсан байна. Тэгээд бас тухайд бас жоохон хүүхдээсэн болохоор одоо тэр сайн мэдэхгүй л өнгөрсөн баг л та. Тэгээд айл талаар нь юу гэж бодож байсан бодлоо санахгүй байна тий. Танай талынх яаж тулгамдаад чи гэрийнхэндээ яаж хийсэн? Би анх ээжтэй л анх хэлсэн. Нэг амралтаараа оюут махт амралтаараа гэртээ харих гээд ээж би нэг Эрдэнэтэд тий шилжээд очсон байсан. Ээж би нэг хүн дагуулад очижсэн гэсэн чи юу яриад байгаа юм бэ чи. Тэгээд айгаад уцаад тасцсан. Тэгээд ихтэйд өөрөө төрүүлж очоод. Тэгээ араас нь оюун бот ирээд. Тэгэл анх гэртээ оруулжсэн. Эхлээл нилээн айж имэжсэн. Тэгээд ээж аав маань гэрийнх маань их сайн хүлээж авсан л та. Их ноён нуруутай, дэлгөөхөн хүү харагдсан юм шиг байгаа их. Тий. Их сайхан л хүлээж авсан. Өөрөө очиж их замын засаж байгаа тийм нэг иймэрхүү хүн ирнэ гэж байгаа. Тийм. Их айгаад л байсан дээ. Тэгээд одоо ингэ бодоход бол би хос хоёрыгаа ч юм уу Намсраа нуруугаа ч юм уу энэ цагт бас сайхан тоочдог гэж боддог. Та гурав бол их сайхан нэг ангийнхан. Тэгээд манай дууны урлаг бол бас хөгжиж байгаа сайхан байгаа. Сайхан урын сахитай болж байна. Тий. Тэгээд одоо ингэж байгаа маа. Одоо юу гэдгийг аймгийн арслан байсан улсын наадмын төрүүлчих тийм боломж байгаа юм. Тэгээ бүх муудсантай биш байх. Доотлын бөхчүүдийг сайжирчсны шинж. Тэр магадгүй шүү аймгийн арслан үзүүлэлт тийм тохиолдол өлхөн болсон. Байна шүү тийм биш байна. А тэрнтэй адилхан олон сайхан дуучид зэрэг гараад ирэхээр хүмүүс одоо тэр үе дээр үед нэг 3 4 дуучны хооронд нь 2 жил 3 жил яригддаг байлаа шүү. Одоо ч 10 20-ороо ярьж байгаа учраас цөм төрөөд олон сайхан дуучид гарсан учраас нэлээд тийм бэлор хандлагатай байж магадгүй таад бай. Гэтэ энэ үл зөв хөгжид дууны урлагийг хөгжид гэж боддог. Та нар бас хоорондоо нэг ангийнхан болохоос гоё биш. Нөхдөөчийг сайхан дуулж байна. Ус хоёр Намсраа нар сайхан дуулж шүү дээ. Тий, сайхан байл яг. Бид гурав ерөнхийдөө их гурлаа боддог байсан байхгүй юу? Анх орж явахдаа тэг хосоо өдгөр чинь бол бүр Монгол туурхтан театрт нэг жил ажиллаад. Тэгжиж орсон. Намсраа маань болохоор бидгээрээс нэг бас ганц хоёр ах л та. Тийм тэгээд нөгөө хосоо өдгөр эхлээд 10 төгсөөд цуг нөгөө очиж шалгалт өгсөн чинь хоёулаа 2 дугаар шатнаас уг нь бол 300 гаруй хүүхд өгөөд нэг 80 дүү хүүхдэд үлдсэн байсан. Тэгээ хоёулаа орж болов гэж бодоод явж ийсэн. Нилээн өндөр оноотой байсан. Тэгээд яг дуудаад за хоолооч миний хувьд бол намайг тэгжсэн. Хоолоо нь арай болоогүй миний хувь. Яг дуртай бол чи дараа жил яваад тэр. Тэгэхэд бид хоёр чинь эргэж очиод тэр үед одоо манай энэ Дулумсруу ихч маань дарга байсан. Театрын дарга байсан. Тэгээд мандаг тийм тэгээд бид хоёр театртаа очиж ороод нэг жил ажиллаад. Тийм тэгээд дараа жил нь бид хоёр даргагүй л эхний 5-аар баг хоёлаа орсон да. Тэгээд оронгууд л манай Намсраа маань бас Төв аймгаас орсон. Тэгээ гуруула Төв аймгийнх тэгээ мэдээд тэгэл ерөнхийдөө тэгээд бид гурав бол ерөнхийдөө салдгүй тийм оюутнууд байсан. Тэгээд хичээлдээ ч ерөнхийдөө бид гурав бол маш сайн байсан.
Зүгээр ингээд та нар бол ард түмтэйгээ хамгийн ойр өнгөрсөн жил их нар зөв тойрол нэлээд олон газар ингээд дуулаад ирчлээ явчлаа шүү дээ. Ер нь нар зөв тойрлоо. Би бас тэр болгон бас юу чадахгүй юм. Ер нь Монголын ард түм ямар ч шууд сонсох их дуртай юм ер нь ард түм. Ажиглаад байхад бас тийм түгээмэл байна уу гайгүй юу юм. Ер нь ажиглагдсан шүү. Бид хоёр 21 аймгаа нар зөв тойроо тоглоод Монгол эх орныхоо 9 дэх аймгийн баг 200 гаруй сумаар тоглосон. Ер нь бол ахуй тал руугаа дуунуудыг их сонирхдаг, дуулдаг болсон болов гэж ажигласан. Ялангуяа морины дуу. Одоо клипэн ч гэсэн те сайхан Монгол гэрээ харуулсан, морь малаа магтан дуулсан. Ийм сайхан клип зүйлж хүрэх юм болвол илүү хүлээж авдаг юм болов гэж ажиглагдсан. Хайртай юм бод. За ээжийн дуу ч юм уу, аавын дуу, нутгийн дуу ойлгомжтой. Өгөхөн дуртай. Гэхдээ бас онцлог нь бас тийм байж магадгүй юм. Тийм ээ? Тэрт бол тэгж ажиглагдсан хоорондоо ч ер нь тэгж ярьсан. Тэгээ ерөнхийдөө яг н урсгалууд их олон болж байна л да. Одоо бол тэгэл янз янзын тийм урсгал. Тэгээ нийтийн дуугаа бол маш сайн сонсож байна. Ерөнхийдөө тийм дуулж байгаа дуучтай бол илүү дуртай байна. Тийм одоо нэг нийтийн дуу гэж нэг ямар хүнийг ямар нэр өгч би над таалагдсан ш. Зүгээр л дуу байхгүй дуучид. Яг зүгээр Австралийн рок поп гэдэг яхан ялгуул ялхал юм. Тэгэхээр зүгээр л дуучид байхгүй. Нийтийн дуучид. Зохиолын дуучид ч гэх юм. Ха? Өдөөний дуучид. Тэр яг уу. Би тэр үл надад ерөөсөө нэг сайн таалагддаг юм. За тэгээд одоо охин хэд нас сурч байна? Охин маань 7 настай. 2 дугаар анги сурч байгаа. Тийм үү. Охин дэр нь тийм дуу хоорын шинж байна уу? Ер нь маш их сонсголтой. Сонсгол ритм сайтай. Би ингээл хаяа нөгөө бид нар чинь бас нөгөө сүүст байсан нөгөө анх орж явахт ингээл ритм зохиолдог байсан. Гарын дээр ингээл тийм ритм зохиолохоор маш сайн зохиодог. Ер нь сонсгол сайтай. Тэгээ ялангуяа яг зүгээр бит хоёр бол нэг дуучин урлагийн хүн болгоё гэж боддгоо. Тэгээ өөрийнх нь сонирхлоор болоорой л гэж боддог болохоос уг нь бол яг зүгээр бит хоёрын дээд үеэс ч юм ингээд уламжлагдаад ирсэн нэг хуучнуудын хөгжүүлийн яриагаар нэг 2 3 дугаар үеуд нь их сайн дуулчин байдаг гэж ярьдаг байсан. Манай энэ хамаатнууд л гэж ярьдаг. За ээж нь сайн дуучин хүн, аав нь бас дуучин болсон. За хүүхэд нь бол бүр сайн дуучин хүн. Ээж аав хоёроос гарсан хүүхэд бол 2 дуучнаас гарсан бол их сайн дуучин болно гэж байнга дэмээд одоо энд тэнд очихоор нөө хүүхэд за манай охиныг заа нэг дуулчих гал. Манай охин тэрэнд их дургу. Тэгдгийм зүгээр өөрснөө хийж байгаа нэг хүүхдүүд хийгээд байхаар одоо бид нар бол энэ ажилд халганч гэж байхгүй л дээ. Гэхдээ бас нэг хатуу ширүүн бас сайхан бүгд бүгдийг мэддэг учраас миний том охин бол зохиол бичиж байгаа. Заримдаа бол ингээл хэцүү дээ зохиолж байсан тэр бодогддог шүү тийм ээ. Бас тэрийг бас яахгүй шүү ч гэдэг юм уу. Тийм санаанууд бас байдгийн. Болохгүй гэж боддгийн тэгээд өөрөө мэдээж дуртай сонирхолтой бол тэр сонирхлоор нь явуулах яах вэ? Нэг жоох охин гэсэн миний хүү том болоод ямар мэрэгчлээ болох вэ гэсэн. Би эмч болно арга гэдүүд эстрадын жижигчин болно гэсэн дооч болно гэсэн. Тэр шиг одоо болохгүй бол өөрөө л мэдэн дээ. Тэрийг бид нар шаардлагадаг юм биш. Тийм ээ? Тийм байна. Тэгээд одоо нэг юм бас нэг юм бид хайр гэрүүл учраас тэгээ голдуу сайхан хайрын дуунууд дуулдаг өөрснөө шилдээ амьдрал нэг жаргалтай дэлгэр байх нэг тийм өөдрөг хайрын тухайг дуулах дуртай гэж. Тийм ээ? Тэгээд ингээд харж байхад бол ер нь олон чорим найран дээр одоо ингээд харж байхад Баатар оюун бас одоо хоёрыг л өөрөө одоо тэр хоримгой болчдөг юм яриад яваад байдаг. Зөндөө ч одоо хүмүүс язж жаргалдаг тэгшил сайхан дуулдаг л байна. Тийм ээ? Ер нь зүгээр орон дээр очиж дуулахад бас их тийм тэднэртэй сайн нэг хүсэн өрөөх юмсан гэсэн тийм чин сэтгэл байдаг үз ер нь. Тий, ер нь бол байдаг. Ялангуяа бит хоёр ерөнхийдөө бас бодож үзсэн. Тэгээд хормын дуугаа анх дуулаад тэрнээс хойш бит хоёр баг 2-3 мянга төгрөгийн хөрөн дээр дуулсан баха. Тийм. Тэгээд ерөнхийдөө яг дуулж байгаа бүхэл юмдаа бит хоёр сэтгэлээс хандаж энэ хүмүүс бол яагаад гэвэл энэ чинь ад жаргалтай гэр бүл болж байгаа тийм сайхан хайр шүдэ гэж боддог. Сайхныг л тэнд байгаа хүмүүстэй хамтарч тэгэл сайхан дуулахыг л боддог. Ерөнхийдөө бүхэл дуу маань тэгээд сэтгэлээсээ л гардаг. Энэ хоёр маань сайхан амьдраасаа сайхан гэр бүл болоосаа гэдэг үүднээс тэгжил сайхан дуулдаг. Их хүлээж авна гэж усаад бас тэр маш сайхан хүлээж авдаг. Тийм хүлээж авдаг. Ерөнхийдөө дуулах дуртай болоод тийм ерөнхийдөө
яг дуулуулах дуртай болоод л мэдээж бид нарыг өрсөн байж таараа. Ялангуяа тэр хормын дуугаа дуулаараа, хоёулаа гэдэг дуугаа дуулаараа. Одоо сүүлийн үед бол хосоороо дуулаараа гэж дандаа тэгж бүр захиалга гэдгээс битгүүр чинь бас нэг энд очиод нөгөө хайр хорим найран дээр очихоор за ямар дуу дуулах гэдэг. Маш олон нөгөө нэг тийм дуудаа болохоор тэгэл сонгож байгаа л доолно л та хоёлаа. Хорим найрч ер нь ингээд монголчууд их бэлгшээлтэй ард том учраас гэр бүлийн хос дуучдыг бас ирж илүү урьж дуулуулах нь төлхөө юм болов уу гэж бас тийм боддог. Бэлэг дэмгэрлээ бас боддог болов уу гэж бас тийм боддог. Зүгээр би зүгээр бодож байгаа юм л да. Тэр бүхнийг бас сайхан бэлгшээл талаас нь сайхан авч байгаасаа тэр тийм дуулж байгаа дуучид уран бүтээлчтэй гэж. Ягаад гэвэл би бас завзаа гаруул заримдаа амтэн хүний хэний шамдэл ялгаа юу хаагаад саналдаг хорим хөтэлдэг. Одоо сүүлийн зав байхгүй амжихгүй шгүй. Би яаж хөтэлдэг юм бэ гэхээр миний хүүхдтэй ялгаа юу байх вэ? Миний октодтой ялгаа юу вэ? Би ч өдний насны хүн. Эдгээр хүмүүс сайхан баярлаасаа сайхан айл болоосаа гэж чардад хөтэлдэг байхгүй юу? Тийм ээ? Бүр зүрх сэтгэлээсээ өөрийн хүүхэд өөр ах トゥ юм шиг одоо өсөж ордод үзэн шүү дээ. Тэгэхэд зарим нь одоо нэг зарж байгаа юм шиг тэр хүмүүс байдаг л юм зарим нэг гэх юм. Энэ ихтэй юм шиг. Ихэнх нь бэлгшээж л дуулдаг л да. Ер нь бэлгшээл гэхээс нэг юм асууя. Одоо Монголын ард түмэн энэ өндөр бэлгшээлээ тэр тоглолт үзэж байхдаа юм уу хандж байхдаа их илэрхийлж байна. Монголын ард түмний бэлгшээл ер нь хэвээрээ дэлгэрсэн хэвээрээ байгаа үз. Их хөдөөгаад ард түмэнд ойрхон хүмүүс ч та нар бол тийм ээ. Ер нь бол яг хэвээр байгаа. Уламжлалаа бол би бол нэг хүмүүс алдаад ийн гэж бодоод байдаг. Би бол их гайгүй гэж бодож байгаа. Ялангуяа бид нар ингээл 100 одоо яг найр наадмын цаг эхлээл нэг сайхан энэ тентгийн ой болсон тоглолтууд их болдог. Тэгэл одоо сумдуудын ой ч юм уу тэгэл сайхан аймагуудын наадмуудаар очиод дуулж явахд бол хүмүүс амар сайхан. Зарим бол баг өөдөөс хураалдаг шүү дээ. Хураа гэж сайхан хураалж идэг. Ялангуяа энэ жил нөгөө дорногын наадам болоо та очиж хөтлсөн шүү дээ. Хэдүүлээ тэр оройны шоун дээр дуулсан тэгэхэд бол хүмүүс маш их гоё. Та өөрөө гарч ирээд за ингээд бүгдээрээ хураалъя гэж хатад дорногын тэр үзэгч амар халуун байсан те тэр үзэгч 40 50 градус хүрч ирсэн үү. Бид нар дуулах гэж амар хэцүү байсан. Тийм тэгэхэд л бол маш их сайхан хураалаа. Тэгэхээр би бол тэр Монгол уламжлал алдаагүй байх гэж боддог. Би бол одоо бэлэг дэмбэрэл бэлгшээлийг байнга мэдэрдэг ард түмнээсээ яг л монгол хүн учраас сайхан бэлгшээл ярьж байна. Монгол хүн учраас бид нар бэлгшээлийг мэдэж тавьдаг гэж байна. Та хоёр одоо энэ сайхан халуун ярианы дундор нэг сайхан дуу болчихоо тийм ээ. За
Тэгээ хэний одоо яг л би ингээд бодож байгаа юм. Манай Монголын ард түмэн олон сайхан дуучид төрөөд олон сайхан дууны өндөр соёлтой болчихлоо бас. Ард түмний маань мэдэрдэг боллоо. Ямар сайн даа нөгөө баярын нэвтрүүлж учраас өөрийнх нь хошин яриад байгаа шүү. Нэг эстрадын дуучин ч юм уу рок попын дуучид нэг сумын төв тоглосон гинэ. Хамгийн урд талд нь ганц сорьсоо өгөн тэгж ирсэн гэсэн. Хүүхээ нэмэхээр болохгүй шүү гэж хэлсэн. Аюу мэддэг болсон те. Хүүхээ нэмэхээр болохгүй шүү. Бүр мэддэг болсон гэж хэлсэн. Тэр шиг ингээд нэг тэр юмнууд нь одоо тэр бэлгшээл юм уу дууны соёл гэдэг нь бол Монголд их өндөр хөгжлөө шүү. Тэгж харагдаж байна уу? Одоо гарч байгаа дууны урлаг маань ч хөгжиж байна. Тийм учраас уран бүтээлч бид бүхэн бас амар тийм чанартай, чансаатай байх хэрэгтэй болов гэж боддог. Энд тэнд очиод яг үгүй таны ярьдгаар нэмэхээр явах гэж газар бол байна л та. Одоо маш том зааланд ч юм уу аппаратур техник сайн дуулаад нэг тийм хүмүүс нэг хүрэхээр биш бас нэг сонин аппаратуртай газар их олон байдаг шүү дээ. Тиймэрхүү газар заа тэгээд одоо энд тентхийн гадаа бороо шороо мороонд бол бид нар бол бас тиймэрхүү зүйл байна л та. Тэгээ уран бүтээлчд өөрснөө их сайхан тэтгэлтэй мэрэгжлийн үүднээс мэрэгжлийн сургууль соёлын төгссөн юм чинь чадвартай л байх хэрэгтэй юм болов уу гэж боддог. Бид хоёрын ганц баримтлагдаг зарчим л тэр. Би нэг талын соёлтыг барьж ярьж байна л да. Би соёлорлог их сургууль их биширч байгаа. Одоо дэлхийн алдартай дуучид төрлөө шүү дээ. Таны сургууль шүү дээ тийм үү? Тийм. Тэр зэрэг та нарын шигсэн бид нар одоо тэдэнтэй эгэнжил адилхан зүйд шүү. Ослыг сайхан дуучид байж таараа да. Нэг хэсэг нь ингэж байгаа юм чинь тийм ээ. Гэсэн бодол ингэ төрдөг байхгүй юу? Тэгэхээр зэрэг энэ соёлын дууны цаа харга байна уу, уламжил байна уу? Энийг сайхан юм л байна да одоо тийм ээ. Тийм. Дээр үе маань уран бүтээлч багш нар маань сайхан агуу хүмүүс байсан. Одоо ч гэсэн маш олон сайхан хүмүүс үе дамжаал ингээл явж байгаа. Тийм багшилж байгаа. Бид хоёр миний хувьд чинь Монгол улсын ардын жүжигчин дэд профессор Жамжи багш маань шав. Зөв. Тийм тэгээд багш маань бол надад дөөрийн урлагийг бол маш сайхан мэдрүүлж сайхан зааж сургаж өгсөн. Концерт министр багшийг бол бас их хүмүүс хаяад байдаг. Тэгээ миний багш бас Монгол улсын соёлын дөрвөн ажилтан Мөнх Туяа гэж сайхан багш байсан. Тэгээ би багш маань намайг яг хуу жоохон нуруулаг тийм юутай болохоор дөөрөөр их сайн яваараа гэд хэлдэг байсан. Тэгээ би ерөөхдөө бас оюутан байхдаа ч гэсэн багш маань энэ гадаад руу сургууль их олон байна. Балгаар өөрөө балгаар төгссөн болохоор балгаар руу явах уу чигээл гэсэн. Би болохоор өөрөө бас нөгөө нэг нийтийн дуу ингээ гараад ирсэн. Тэгээд нөгөө л одоо бид гурав асаа намсраа бид гурав чинь за гуруулаа ямар ч л байсан эднэр шиг юм сайхан нэрмжтэй л дуучин болно гэж оюутан бахасаа боддог байсан болохоор тэгэл яг мэрэгжил маань дөөрийн дуучин ч гэсэн тэгэл орж байгаа урсгал маань бас тэгэл тиймэрхүү сайхан дуугаа дуулаад эхэлсэн те. Тэгээ ээжигээ дагаад ирэхэд ардын дуу тал руу тэгээд соёл урлагийн сургуульч бас төгсөөд би чинь үндэсний дуу чинь эрдмийн чуулгад бас сүнсээсээ шууд орсон. Тэгээ хосоо өдөрсөн тэнд байж байгаа. Тэгээд л ерөөхдөө нийтийн дуурайгаа ороод. Гэхдээ бас тэрийг хаяа гэж боддог. Бид хоёр Төв аймгийн театрт бас хэсэг хугацаанд ажилласан. Тэр үедээ Учтай гурван толгой дөөрийн би хүндэн дуулсан. Бадралмаа маань хорломоо дуулсан. Тийм даа. Тэгээ би бас дараа нь Төв аймгийнхаа 90 жилийн ойгоор багшийнхаа дүрд дөөрийн театрт Төв аймгийн бүх алдартнуудтайгаа худалдаач нь дуулсан. Тэгэхээр бас би хаяагүй тий. Жамжи багшийнхаа худалдаач нь дүрийг дуулсан. Тийм учраас би бол бас хаяагүй. Хажуугаар нь өөрийнхөө урлагт үз сорж л байгаа гэж бодож байгаа. Сорж байгаа юу? Би зүгээр бодоод тийм сайхан багшийн шавьчин тэр дэвсгэр тэр совцсон юм бол байж л байгаа тийм ээ. Одоо бодоход байж л байгаа. Гараад ирнэ шүү дээ тийм ээ. Гарах үедээ ингээд та нар ингээд нэг би хэний билүү бацааны давтыг хөтлөж ирсэн тийм. Чагтагийн шавьчтэй тийм ээ. Тэгээд чирхэд 2 өдөр болоо. Тэгээд сүүлд нэг дөрийн дуудаас их толж ирсэн шүү дээ. Угийн суцтай юм чинь бас хоёул байгаа шүү дээ. Чадахгүй нэгэ дуусчих байгаа ч юм биш. Тийм ээ. Чаддаг нь тэрийг хийж байгаа ч өөрийнх нь сонгоцсон тийм ээ. Хон шинэ шүү дээ хөгжилтэй. Цагаан сарын өдөр байд. Баяр өдөр байд. Бидний сайхан сар өдөр гэж жиж. Тэгэж юндангээс жах явчих та. Яг зүгээр. Тэтэл гоё. Хаттай ондоруулаане хангаделхи үзэксэлэ хажууд минь бага хумане
сайхан ингээд сайхан. Өнөөдөр хоёрын гэр бүл хайр сэтгэлийг мэдэрч байгаа. Та хоёрын доноос хүмүүс хайрыг их тосож хүлээж авч хайраар баясгах гэж хүлээж байгаа. Өнөөдөр хайрын дунд ямар дуу үйлэгдэж байна. Ямар хайрын дуунууд хэрэгтэй байна хүмүүст тэр. Ажиргалтай нь ойлгомжтой. Тийм ер нь бол ажиргалтай нь бол ойлгомжтой. Сайхан гэгээлэг сайхан хайрын тухай дуунууд л хэрэгтэй. Тэгээд хайр дотроос бит хоёр бас түрүүжил тэр нөгөө одоо хосороо дуу маань бол бит хоёр бас тэгж бодож ирсэн. Тухайн үед бас ингээд нэг хайр дотроос ингээд ахуйгаа тал руугаа харуулсан морин дээр ингээд гоё суудсан хоёулаа ингээд шагшаал тийм сайхан хайрын тухай дуу байхгүй мó да гэж бодоод морьтой холбосон. Тэгээ бид хоёр анх тийм санаа гаргаж ирээд бацуур ихт хэлчихсэн байна. Тийм ойр хайр хоёрыг ингээд тэрэн шиг л одоо тийм сонин сэдв яг хуу одоохондоо байхгүй гэж ерөөдөө бүхэл сэдвэр л дуулдаг байх л да. Тэгэхээр их л сайн бодох хэрэгтэй байна. Одоохондоо би нэг сайн. Би зүгээр ингэж бодож байгаа юм л да. Одоо гэр бүлийн хоёр сайхан дуулаад тэгээ сайхан жаргалтай бүтсэн дэлгэр сайхан байгаа дууг дуулдаг яах. Зүгээр бүтэн байгаа юмнаас хүний сэтгэл төрмөр дуус байж болмоор юм. Жишээ нь одоо нэг судлаачдын судалгаа байна дэлхийн судлаачдын. Бүх хүнээс санал нууц юм уу сэтгэлийн санал асуухад бүх хүний бараг 80 гаруй хувь нэ шүү. Тэ? Дандаа урдаа ямар нэгэн хүнийг өгүүлэн санаж байдаг гинэ. Заавал анхан нэг юм байсан шиг. 7 дугаар анги танилцсан 2 ах 6-аад нэг хүн байсан гэж ярьдаг гинэ. Өнөө заавал хүн чинь тийм хайр чинь хяслангийн амьт юм биш. Заавал нэгийг дуусдаг. Тэр дурсахын тухай энэ дуунууд бас хүнд хэрэгтэй шүү дээ. Юм бүхэн бүрэн бүтэн байх албагүй. Тэгэхээр би тэр жаахан бэлэггүй юм даа гэх биш тийм ээ. Бас тэгвэл нэг та хоёрын амнаас сонсохдоо үнцэнтэй байж магадгүй шүү дээ тийм ээ. Санах, өгөөлөх, дурсах тийм ээ. Тийм юм бас байж болно шүү дээ ер нь. Тийм байна. Тийм байна. Тийм дуу хөдөлгөөн хийж бас болно шүү. Тэглээгээд Бадралмаа Оюунбаатар салчихгүй шүү дээ. Тийм бас санах тийм үү. Тийм нэг жаахан яг зохиолын дунд дараан байж болдог тийм ээ. Дараантай сайхан дунд бас дуулж болно шүү дээ. Тий. Эхний яриа яасан бэ? Өвөрд намайгааны төгсчл мундаг дуу шүү дээ. Тий. Талын зэрэглээ тэрэн чинь бүр жүжигийн дуу шиг дуу шүү дээ. Тийм дуунууд бас тийм манай аваргуу тэр 50 60 дуун тийм дуу хийж болж ирсэн чинь одоо бид нар тэр рүү орох хэрэгтэй байна. Тэгвэл хүн чинь янз янзын талтай хүмүүс үзэж байгаа шүү дээ чинь. Тийм ээ? Бас нэг үүдийн сандаг хүн үзэж байгаа, сайхан гэрүүлээч үзэж байгаа. Тийм ээ? Аль нь байдаг үстэй. Байгаа. Тийм ээ? Би зүгээр боддгийн. Энэ хүмүүсээр мотоцикл авчиж болно. Би хоёр сайхан дуучинтай ярьж байгаа. Ингээд тоглолтоор зарлал болдог шүү дээ. Мартин тоглолт болоо. Житэйгээж үзэрэг зарлаад байдаг байна. Тийм ээ? Тэгэхээр хүн их сонирмолчтой. Ижиг хүн олон байгаа шүү дээ. Тийм ээ? Тэгэхээр зүгээр л ээжтэй хайртай ээжээ санаж гэдэг юм ээжигээ бурхан мэд тодож май тоглолтыг үзэрэг бол арай их сайхан санагддаг. Тийм ээ? Хосороо л үзэрээ хайртай өхөн үзэрэг гэхгүйс зүгээр хайр сэтгэлийг боддог. Хайр бол мөнх юм шүү дээ. Тэр шүтдэг хүмүүс та хоёрыг сонсдог. Тийм үзэгчийг бас хамж авах хэрэгтэй шүү дээ. Дандаа гэр бүлийнх нь ирээд та хоёрыг үзээ суудаг биш тийм ээ? Тийм байвал бас сайхан болов уу гэсэн боддог. Тийм бодол төрдөн шүү дээ. Ер нь тийм ээ? Манай залуучуудын хайр сэтгэлийн залуучууд амьдрал энэ сайхан гэж харж байгаа. Та залуус юм. Тий, одоо ерөнхийдөө их сайхан болсон шүү дээ. Ялангуяа тэгэл сал сарних нь л одоо юу юм гэхээс бол ерөнхийдөө бас тийм бүтлгүй юм ч юм уу тиймэрхүү одоо хүмүүс нэг тийм байхаасаа татгалзаа тийм ээ. Аль болох тийм гэр бүлээ авч үлдэхийг боддог. Ерөнхийдөө тийм ба. Сайхан баг. Амьдрал итгэвчтэй болцсон тий ажиллах хөдөлмөрч болчихсон. Одооны залуучууд бол их актер болсон. Ерөнхийдөө залуу жоохон хөвгтүүд ч гэсэн их актер болсон гэж боддөө шүү дээ. Бадралмаа ардын дунд тэр хоёр үе чамд. Бас хоёр доо ер нь бол. Ер нь Бадралмаа ардын дуу сайхан дуулна. Тэр зүгээр аялах зүгээр яг. Дуучин хүн ингэж дуулна гэдэг нь ярьж байгаатай адилхан юм байна. Тий. Ардын дуу гэдэг зүйлийг бол манай ээж хоёр л надад анх цэцэрлэгт байхдаа л ганц хоёр дуу зааж өгөөл аавынхаа баяр хөгжимтэй дуулдаг байсан. Тэгээд ер нь багтаа бол дандаа л ардын дуу дуулдаг байсан. Тэгээд их сайхан санагдаж байна. Нэг бадаг дуу аялээ. Уммала замдан ширрэна хадон гинэ гаратал зүлгээд байна хаа үннэрэ сайтай шамбан звана
ширрэний хэдунда цэллэлзэннэ хонэ даллайна ногоон бацайна хала даусалж дарсан шанцайна хала давхарагодоте бацаануудам хала дараагаар ургасан байна хонэ. Танай нутагаас ах トゥ төрөөсөө ижиг аав бүгдээр Эрдэнэтэд үү? Аагур байх уу? Одоо бол бас тал нь Эрдэнэтэд байна. Тэгээд ихэнх нь бол Говьтай аймгийн Бэгэр сумд байна. Тэгээд жил болгон бас нутагтаа очихыг хүсдэг. Бадрдамагийнхаа нутагт очиж танилцсныхаа дараа Говьтаач дуулуу. Оо зөндөө явсан бид хоёр чинь маш олон явсан. Тэгээд ерөөхдөө нөгөө Холын аймгийн сумынхан чинь нөгөө одоо ингээд сар шиний дараахан шиний 8-нд золголт их олон болдог. Бид хоёр ерөөхдөө бас Бэгэр сумын золголт болон имээ тиймээ арга хэмжээ маш олон болсон. Тэгээд бид хоёр бол миний хувьд Бэгэр сумд баг 3-4 удаа очиж тоглолтод оролцсон. Тэгээд бид хоёр өөрсдийнхөө тоглолтоор ч гэсэн очсон. Бас арай илүү манай нутгийн өргөнгээд арай талтай байна гэж ирнэ. Тий, ерөнхийдөө сайхан байд юм аа. Тий, сайхан байдаг. Нутгийнх нь өдөөнийх нь олсоо чам морь одоо хонь өгч гин үү? Одоо зөндөө штэ. Тий. Тэр шиг. Тэр чинь даагайвал авахгүй л дааг чигрээд байдэн штэ. Харин тийм шүү дээ. Авахгүй үгүй. Тэр бас бодоод байгаа юм. Нэг зүйл зогстой юм. 21 аймаг тойрж хахад маш олон газруудад адуу бэлгэлсэн. Тэгээд зарим хүмүүс бол нэг баг унаатайгаа явж байгаад ачаа явдаг гэсэн. Тэгээд бид хоёр арай тэгж чаддаг. Гэхдээ суглуулах бодлоо. Тэр нэрээ тийм юм байдаг нэ дааг чигрээд өгш 10 жил болох гэж. Зүгээр яг уу нэрээ бас хөгжилтэй сар шиний мэрийхэд манай зарим бөхчүүд ингээд нутаг орондоо очиод нэг улсын начин ч юм улсын цал хүрдээд ингээд айл хандараар очих нь монголчууд хайртай юм чинь мал өгдөг юм байл. Араас нь хүн дагаад хамаад өвчт юм байл. Хүний халуучтайгээд сүрхтэй болчдөг байхгүй. Би шинд орногдлгүй ч олон хүн газар надад морь өгсөндөө нэг ч морь байхгүй. Баярлалаа л гэдэг. 10 жилийн өмнө дааг өгсөн нөгөө очоо нөгөө ач даагчин байгаа шүү гэдэг чинь. Тэгэхээр зэрэг тийм ээ. Тийм. Монголын зан заншил, Монгол дуучин байх. Монголоор дуулах гэдэг бол гоё юм да тийм ээ ер нь. Сайхан. Тэгээ ерөөхдөө Монгол нутагтаа төрсөн монголоороо бахархаж ялангуяа ингээд хөлийн чандад ч юм очиод ингээд дуулж хахад тэнд байгаа монголчууд илүү амар омгшиж дуунуудыг хүлээж авч. Тэр үед бол бүр их сайхан санагдав. Бүх дуучин хоёртой хайртай юм шиг л санагддаг. Эцэн газар болгон эдэн ондооны хаш усыг бариад л тайл цайлаад л дуугийн маань дагаж дуулаад бэлгэсэлт юу байна? Өөрт байгаа юм аа ингээл харамгүй өгөөл энэ их сайхан хайр хүндэтгэлийг алдахгүй хичээж явах юмсал гэж боддог. Монгол хүн болж төрсөндөө үнэхээр баярлаж багтаж явдаг та. Би Жавхлангийн хамгийн анхны бөхөөргөнд болсон тоглолтыг хөдөлж ирсэн. 2 өдөр бол нэг өдөр нь Бат хоёроо нэг өдөр нь би хөтлөөд тэгээд дандаа аав ээж нутгийн тухай дуулж ирсэн л да. Тэгээд бид дараа Жавхлаа миний дэх сайхан дуулж яа миний дөө. Дандаа аав ээж нутгаас гаднаас эх орноо сайхан дуу. Сайхан томхон эх орны дуу дуулж яхан чамдаг дуу хийж өгнө гэд Монгол нүртээстэй хийж өгчээсэн байхгүй юу. Тэрэн шиг сайхан энэ ер нь эх орноо дуулж эх орноо бахархаж эх орноо уул усаан дуулж явах хүндээс хөлзөө өгдөг. Тэндээ ч өдөө ихтэй бид нар сайхан явж байгаа юм билүү гэсэн бодол төрдөг юм шүү. Он ирэх жил сайхан жил болно. Дахиад жил сайхан гарна. Монголын сайхан дуулсан сайхан дуунуудыг урын сангаа баяжуулж Монголын ард түмэн өргөлж хоймортонд хоёрыг хүнддэг шиг сайхан гялзаж яваа хоёр дүүдээ ирээдөө тийм ээ. За баярлалаа. Тань ч гэсэн цаашдынх нь бас сайхан уран бүтээлд нь өндөр амжилтыг хүсье. Тэгээд гүрээ ахтайгаа бас энэ сайхан нэвтрүүлэлд орж байгаа да хоёр дүүгийнх нь хувьд үнэхээр сайхан байна. Тэгээ баярлалаа. Бараандан энэгшиж зүүдэн цаанаа үлсэн. Нүднүүдэнтэй дулаацж уулан цаанаа ижилтсэн. Саржлын сайхан явна. Өдгөрийн төгсөв шиг амьдрал үнэн хүн хайрын тойс бичиг